даатгалын салбарын бас эрх зүйн орчинд үнэлт дүгнэлт өгч тэгээ цаашдын бас хууль эрх зүйн орчин боловсронгуй болгохын санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Өнөөдөр ингээд даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, ямар бодлого арга хэмжээ авах уу гэдэг даатгалын салбарын бүх оролцогчдыг оруулсан хилцүүлэг болж байна. Тэгэхээр даатгалын салбар маань өөрөө ганцхан эдийн засгийн бус нийгмийн аюул өндөр оч холбогдолтой салбар байдаг. За өнөөдөр Монголын даатгалын зах зээл бол нийтдээ санхүүгийн зах зээлийн бол 90% банк дангаар ажиллаж байгаа. Үлдсэн хувь дээр нь бол даатгал, хөрөнгөний зах зээл гэдэг бусад зах зээлүүд ингээд ороод явж байгаа. Тэгэхээр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд бол даатгалын зах зээл ер нь энэ санхүүгийн зах зээлийнхаа багадаа 25% байдаг. Арилжааны банкуд бол нэг 45-аас 50%-тэй байдаг. Гэтэл энэ санхүүгийн бүтцийн арах юм бол үндсэндээ манай санхүүгийн зах зээл тэр чигээрээ банк суурьтай. Банкуудын л одоо үндсэн бизнес явдаг ийм зах зээл болсон. Тэгэхээр энэ даатгалын зах зээлийг бид нар цааш бодлогоор төрийн түвшинд, их хурлын түвшинд бодлогыг барьж байгаа сангийн яам ч гэсэн онцгой анхаарч хөгжүүлэх шаардлагатай хэд хэдэн асуудлууд байна. Энэ иргэд аж ахуй нэгж айл өрхийн бас эрсдлээс хамгаалдаг. Санхүүгийн эрсдлээс хамгаална, орлогын хамгаална, амжиргааг нь хамгаалдаг чухал юм нийгмийн ач холбогдолтой салбар байдаг. Тийм болохоор энэ даатгалын зах зээлийн бас бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулах, тэр тусмаа иргэдийн даатгалд хамрагдах хамгаалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бол энэ төрөөс бас онцгой анхаарч ингэж ажиллах хэрэгтэй. Тухайлбал нэг айл өрхийн одоо нэг гишүүн нь хүнд өвдлөө гэхэд тэр айл өрх яг санхүүгийн хувьд бол асар өндөр ачаал авдаг. Энэ бас амжиргаад ордох юм нөхцөл байдал руу хүртэл ордог. Тийм болохоор энэ даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгээ аваад явж байгаа тохиолдолд эдгээр эрсдлүүдийг бас даатгалын бүтээгдэхүүнээ хамгаалахын боломжууд бүрдэнэ. За аж ахуйн бизнесийн хувьд ч гэсэн гинтийн аливаа эрсдлээс одоо даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгээ авч хамрагдсанараа бол бизнесийн үйл ажиллагаанд доголдохгүй хэвээ явах, санхүүгийн эрсдлээс хамгаалахын боломжууд бүрдэнэ. Энэ хууль эрх зүйн орчин болсонгүй болоод даатгалын зах зээл хөгжөөд одоо нөөц нь хангалттай том бүрдээд ирэх юм бол энүүгээрээ бас хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл дээр зээл, хөрөнгө оруулалтын ийм том их үүсвэрүүд бий болдго юм а гэдгийг бас тодтогч хэлье.